байна уу? Шинжлэх ухааны танин мэдхүйн од мөндөр суугийн кино түүх нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг дэмжиж ажилласан амьдралын хэв маяг бүрт Токи тохирон нурайтай Токи, за мөн ханиу томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаадаг Travel маань дэмжиж ажиллаж байна. За ингээ студид хөтлөгч Инх Бат Цэнгэл баярнаар бэлэн боллоо. За өдрийн цэнгэлээ. Өдрийн мэнд. За Леонардо Ди Каприо гэдэг маш өвөрмөцсөн нэртэй ер нь Октоодын хайрыг булаасан тэр нэг залуугийн тухай өнөөдөр хоёлаа ярих юм. 1974 онд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотно комик номын зураач Жорж Ди Каприо болон нарийн бичиг ажилтай Irmelin Инден Беркин гэдэг нэртэй залуухан хосууд анхны хүүхдээ үлгийдэн авахаар яаран байж. Гэхдээ тэд жирэмсэн байх үедээ Флоренц хотод байх Уффизи гэдэг нэг галерейг үзэж явж исэн гинэ. Тэг хосууд яг Леонардо да Винчигийн зургийн өмнө ирсэн чинь хүүхэд гидсэндээ анх удаа үшгэлдэг гэдэг. Ингээд л ээж нь хүүхдээ эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ, золбоо биш ээ. Леонардо гэдэг нэр өгнө гэж шийдсэн байна. Нөхөрт нь ч гэсэн энэ санаа маш их таалагдсан гэдэг. За энэ айл маш жоох ер нь ядуу айл байж. Лос Анжелесийн хамгийн ядуу дүүрэгт амьдардаг. Тэдний гэрээ хажууд хар тамхичид биеийн үнэлэгчдэр дүүрэн гэмт хэрэг байнга гарч байдаг. Ер нь маш хэцүү дүүрэг гинэ. Леонардо амьдардаг газараа их муу мухай зүйлийг харсаар өссөн гэдэг. Тэгэд хар тамхи хэрэглэжсэн хүмүүсийг хараад үнэн голосоо жигшиж байсан. Гэхдээ тэр энэ бүгдийг харж ойлгож эхлэхээс өмнө буюу түүнийг нэг нас хүрээгүй байхад аав ээж хоёр нь салсан гэдэг. За энэс нэг өгүүлбэр хэлчихэд Леонардо насанд туршдаа ерөөсөө энэ хар тамхиг хэрэглэж үзээгүй гэсэн шүү. Оо вау. За. Бүр жигшээд өсөж байгаа учраас дотор нь орцсон ба шүү дээ. Хоёр талтай энэ тий. Гэхдээ би тийм хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийг харсан юм чи хэрэглэхээс яат ингэж бас болно шүү дээ. Бас тийм юм тий. Юунд нь автаж бас болох юм тий. Нөлөөлөлт нь гэтэл тгийг байх. За хэдий хосууд хоёр тийш болсон ч гэсэн тэд хүүхдтэй хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр шийдээд хөрш зэрэгэлдээ амьдрах болсон. Аав нь өөр бүсгүүд дурлаад тэгээд тэрний хүүн бас байгаа юм. Шинэ бүсгүйх нь. Ингээд тэр гурав нэг хэсэгт нь. За Леонардо ээжтэйгээ нэг хэсэгт нь ингээд хоёлаа яг зэрэгэлдээ хоёр байшин байхгүй. Тэгээд дундаа нэг юм талбай одоо юу гэдэг лээ салхилах талбай ширэлдэг, хуваалцдаг. Яг ийм байранд нүүж орцгоосон гэдэг. Тэр сонирн байгаа зэн хоёр тийм байна. Нэг бодлын тийм нөгөө бодлын бас хариуцлага ухамсарлаад. Энэ намайг надаас салсан ч гэсэн би хүүхдээ хамтдаа өсгөх ёстой шүү тэгээд ээж нь бас их ухаалаг шийдвэр гаргасан байна. Хэдий аав ээж нь салсан ч гэсэн Лео баг багта тэднийг салсан гэж огт мэдэрдэггүй байж. Харин ч аз жаргалаар дүүрэн өссөн гэдэг. Ээж нь Леод гадаад хэл сайн зааж өгдөг байсан бол аав нь харин хүүдээ урлагийн хаалгыг, ертөнцийн хаалгыг нээж өгсөн гэдэг. Аавынх нь гэр урлагаар амьсгалдаг олон журам бүтээлчтэнд цугларцдаг ийм бүр будчихсан айл байж. Энэ даавында байхдаа Лео урлаг гэж үнэхээр сайхан зүйл гэдгийг анх олж мэдэрсэн гэдэг. Түүний урлагт дурлаж жүжигчин болох авьяас нь бүр 2-3 настайгаас л илэрч. Тэр байнга л жүжиглэж, дуулж, бүжиглэж, хүмүүсийг дуурайж аягалдаг. Хүмүүс тэр жүжиглэлтийг нь хараад өхөөрдөж магтахад нь маш их дуртай. Урам аваад бүр ингээд өнгөрөөд бүр илүү жүжиглээд эхэлдэг байсан. Ингээд дөнгөж 2 настай байхад нь аав нь Леота нэг жүжиг үзэж байгаад тайзан дээр Леог гаргаад үзүүлсэн гинэ. Тэгсэн танхимд байсан үзэгчид манай хүнийг хараад маш их өхөөрдөөд дэмжиж бүүн чимэн суугаа болдог. Болоод. Тийм. Тэгсэн чинь Лео тэрийг хараад бүр ингээд хөөрөөд урамшаад тэгээ тэрүүгээр бүр нэг юм болоод тэгээ аав нь бүр тайзнаас буулгах гэж чадахгүй. Нөгөөд чинь тэнцэнэ бүр нэг үзүүлбэрөө үзүүлэх гэж жүжигж үзүүлэх гэж бүр бөө юм болчихсон гэж. Ямар хөөрхөн нөгөө нэг тэр зэрэглээс авдаг гоё мэдрэмжийг мэдэрсэн юм байна тий. Яг тэгсэн байна. Ингээд л тэрээр хар багасаа жүжигчин болох энэ ирээдүгэ өөрөө зурсан байна. Үүн дээр бас түүний ах ба штэ. Ах ч гэж аавынх нь бүсгүй хүү штэ. Даавар хөөд. Тэрний нөлөө бас их байсан байна. Тэр нэг реклам тоглоо $50,000 цалин авчиж л дээ. Тэгээ тэр нь жүжигчин болоод ингээ явцсан чинь Лео бас тэр ахыгаа дуурайгаад бас жүжигчний амьдралыг сонгосон байх магадaltaй. За ингээ Лео маань 5 настай байхдаа эхний дүрээ авч чаддаг. Цаадах чинь зурагтаар Romper Room гэдэг нэртэй нэг нэвтрүүлгийг үзэх маш их дуртай байж л та. Энэ хүүхдийн нэвтрүүлэг байхгүй. Тэгсэн энэ нэвтрүүлэгтээ оролцохоор шалгарч чадчих. Гэтэл зураг авалт дээр студид бүх зүйл буруугаар иргэсэн.
өөрийнхөө дуртай нэвтрүүлэгт оролцох болсондоо бяцхан Лео маш их баяртай байсан. Бүр маш их баяртай байсан. Ингээд л зургийн талбай дээр ирээд энэ тентгүү гүйж гараад ястаа нэг хурж болох бүх юмд хүрээд онгичж үзээд бүр тэр авийг бүр төвөөж өгсөн. Зоолттой байсан камернуудыг очиж хөдөлгөөд ардаас нь харах гад бүр жоохон өрөмний өгт ямар байдаг лээ. Яг л тийм байсан баг. Тэгээ ээжигээ нэг зургийн талбаар чирч оруулах гэж голдчаад бүр хэвээр. Тэнд байсан хүмүүс энэ одоо хэний хүүхэд вэ? Хүүхдээ аваачаа тэрэл тулсан баг. Ингээд тэр дороо арай чалагдчихаг юм байна. Арай гэж тайвшраад нэг ангид оролцсон гэдэг мэдээ байдаг. Гэхдээ ер нь зарим продюсерүүд яриагаар тэр хэсэг нь бол хассан. Леогийн хэсгийг хассан гэдэг юм байна шүү. За ингээд бяцхан хүмүүс мануудлгүй сургуультж ороод жүжигчний замлаач үргэлжлүүлэх бодолтой байж. Бяцхан охин гэсэн үү? Бяцхан хүү маань гэсэн байна. Лео маш олон шалгаруултанд очдог байсан гэдэг. Ихэнхдээ хасагдчихсэн. Гэхдээ харин хит хэдэн рекламад тоглосноос тоглож болж чадсан юм байна. Хит хэд гэдэг нь бүр 20 гаруй реклам юм байл шүү. Оо ямар эртнээс ажиллаа вэ энэ ч одоо. Тий. Анхны рекламад ороод сандарсандаа бүх үгээ мартчихсан гэдэг. Эндээс Лео дүрийн үгээ маш сайн цээжлэх ёстой байна. Маш сайн ойлгох ёстой байна гэдгийг ойлгож ухаарсан. Хэдий балчирч гэлээ тэрээр маш хэрсэн хүүхэд байж. Лео жүжиглэхийн хажуугаар бас бүжиглэх их дуртай. Break dance бүжиглдэг. Бид түүнийг шаггүй бүжигчин гэдгийг тэр Wolf of Wall Street хаа. Тэрнээс биш ямар кино лээ. Заавчлаар тэр киноны нэрийг марцчихлаа. Бүжиглдэг хэсэг гарт юм уу? Тий. Яг break dancing тэр элементүүдийг хийдэг байхгүй. Гэтэ энэ далан дээр эргэж мэрэгд байхгүй л те. Тэр хоёр үйл дээрээ туйлцаж гарна шүү дээ. Ихэнх цагийг бүжиглж өнгөрүүлнэ. Тэг бүр тэмцээнд оролцоод 2 дугаар байранд орцсондоо бүр маш их баяртай байсан. Лео ч юу аавын талаасаа Итали, ээжийн талаасаа Герман. Ийм гаралтай. Тэгээд эмээгийнх нь ээж нь чөлөө бас Орос гэд бас ингээ олоо юм болцсон юм бэл. Тэгээд энэ Германы тэр германчууд амьдардаг тэр хэсэг байсан юм уу да. Миний ойлгосноор тэнд болсон тэмцээнд ороод 2 дугаар байранд орсон юм шиг. Жохон байсан биш төөрөх юм тий. Энэ тухай 2 дугаар байранд орсон тухайн сонин дээр нийтлэл гараад Лео ч энд маш сэтгэл хангалуун байсан. Ингээд тэр сургуулийнхаа од нь болж чаддаг. Гэхдээ хэдий од урлагийн авьяастай ч гэсэн хичээлдээ бол 0. Шинжлэх ухааны хичээлүүдтэй бүр маш дургүй. Харин урлагийн хичээлдээ бол мэдээж хамгийн дуртай. Жүжигчин болно гэж бодцсон явж байгаа. Гэхдээ Лео маань дүр авч чадахгүй. Мөн агенттай болж чадахгүй хэвээрээ байсан. Агентууд түүнийг нэг их ошоохгүй. Түүний үсний засалт мөн өвөрмөц содон нэр нь агентуудтай холбогдоход саад болж исэн гэдэг. Одоо бодоход сонирн байгаа үстэй. Харин ч түүнийг маш их тодтогддог зүйлсэн тэтгэр шүү дээ. Гой үсний засалт нь тэгэд өвөрмөц маш гой нэр нь түүнийг алдартай болоход маш түлхэж болсон. Нэг агент бүр Леод зөвлөгөө өгчихсэн байна. Чи нэрээ илүү Америк болох хэрэгтэй. Ленни Уильямс ч юм уу гэж зөвлөжсэн байна. Гэхдээ Лео энийг хүлээн зөвшөөрөхгүй юм лээ. Харин нэг айдас байсан нь өөрийгөө жүжигчин болж чадахгүй байх үедээ гэдэг ийм айдас байж. Ингээд кино урлаг түүний хувьд маш хол байсан. Шалгаруултанд очих болгондоо өөрийгөө гадны хүн мэтэр мэдэрдэг байсан гэдэг. Энэ ертөнцид хөл тавих дэндүү хол байгаа түн санагдаад байна. Бараг 100 шалгаруултаас хасагдсан. Ингээд Лео боож өгдөг. Ер нь боли. Өөр мэрэгжил сонгохоор шийд болъё гэд. Тэгэхэд харин аав нь гарч ирдэг байхгүй. Миний хөө ийм хурдан буугаад өгч болохгүй. Чамд авьяас байгаа. Бүх юм чинь байгаа. Чи цаашаа тэмцэх хэрэгтэй гэж зөвлөснөөр Лео үргэлжлүүлэн жүжигчнэр одоо ажиллахаар шийдэж байгаа. Аавын зөвлөгөөч үтэй болсон. Лео том удалгүй анхны дэлгэцэн дүр авч чаддаг. Эхлээд Outsiders гэдэг нэртэй цувралд тоглосон бол дараа нь алдарт Санта Барбарад бас дүр авч чаддаг. Санта Барбара гэж одоо бараг 100 жил үргэлжилж байгаа ийм зурлал. Soap opera савгийн дүр байхгүй. Эдгээр киноныхаа дараа тэрээр The New Lassie гэдэг цувралд 2 ангид тогсон нь продюсеруудын хараанд өртөгт нь маш том түлхэж болж байгаа. Энэ цагаас хойш Лео маш их олон төсөлд оролцох болсон. Маш их олон гэж хэлдэг байх те. Маш их төсөлд оролцох болсон. Ихэнх нь телевизийн дүрүүд боловч залуу жүжигчинд энэ бол хамгийн том амжилттай тийм үеуд нь. Одоо тэрээр 15 настай.
Гэхдээ гаднах төрх нь 12 13 настай юм шиг л ор багтаа хэвээрэл баг. Ер нь маш ор багтаа юм шүү дээ тийм. Нэрээ тийм биш үү бодсон чинь. Тийм. Ингээд түүний өргөн дэлгэцийн анхны кино нь Critters 3 гэдэг нэртэй кино баг. Энэ кинонд бүр гол дүрдэн тоглож байгаа. Growing Pains гэдэг зурлалд тоглож байхад нь энэ киноны найруулагч түүнийг анх олж харсан юм байна. Growing Pains гэдэг зурлал байгаа шүү дээ тийм. Энэ дээр тоглож байхдаа манай хүн аль хэдийн октын хараанд өртцсөн баг. Леогоос болж олон ч охтод энэ цувралыг нь үздэг болсон гэж мэдээ байдаг. Харин анхны кино болох Critters-ийн хувьд тэр нь бүрэн сүрэл болдог. Хэдийн анхны кино анхны гол дүр нь боловч Лео одоо энэ киног байд гэдгийг бүр мартахыг хүсдэг. За сүрс юм байна ялтчих. Сүрс. Гэхдээ л энэ киногоор тэрээр өөрийгөө Холливуд таниулж чадчих. Ийм залуухан царайлаг жүжигчин гарч ирж байгаа шүү гэдгийг. Харин The Boys Life гэдэг дараагийн кинонд түүнийг шалгуултанд өрдөг байхгүй. Өөр олон залуу жүжигчид энэ шалгуултанд ирж байсан боловч Лео тэнд бүр идэж ууж байгаа. Босод хүмүүс түүний хувьд ерөөсөө өрсөлдөгч биш байсан. Лео бол тэнд бүр тасарсан байсан гэнэ. Энэ шалгуултан дээр түүний найз Тоби Магуайр ч гэсэн бас оролцож байгаа. Тоби ноёр чинь 2-3 жилийн өмнөөс танилцаад ер нь дотны найзууд болцсон байсан юм байна. Эднэр одоо ч гэсэн маш дотны найзууд юм байна шүү дээ. Boys Life гэдэг энэ кино Леогийн хувьд анхны том дүр нь байсан. Тэр нэг тийм serious чухал дүрд тоглож байгаа нэ. Хойлоо ярьдаг штэ. Энэдмийн кино тоглосоор байгаа. Тэсвэлт ингэ чухал дүр хүсээд идэх хүмүүс. Тэгсэн чинь Лео дөнгөж 15 16 татаа энэ дүрээ авч чадчих байгаа байхгүй. Энэ кинон дээр тэр домогт Роберт Де Ниротой хамтарч тоглодог. Ингээд ийм том хүнтэй тоглох болсондоо сандарсан уу яасан. Зураг авалтын эхний өдрөөс л бүтлгүүдж эхэлдэг. Цаадах чинь хит хичээгээд байдаг байхгүй. Тэг өөрөө импров хийгээд шинэ юмнууд ингэж оруулж ирэх гэдэг ч юм уу тийм. Ерөөсө төлөвлөгдөөгүй юмнуудыг хийгээд эхэлдэг байх. Тэрийг хараад тэнд байсан зургийн багийнхан чи наатаха болчихоо гэд бүр инээдээ барьж чадчихсан гэж. Тэгэд ер нь бүтлгүүтээ тахаар за ер нь халъя да гэж шийдэжсэн юм байна. Ер нь уурыг барж эхэлж байгаа. Тэгэхэд харин Роберт Де Ниро манай Леогийн талд байгаад түүнийг ажилтнаа үлдээж чаддаг. Магадгүй өөртөө адилхан Итали гаралтай нэгэн залуу хүүгэнд бүтлгүүтээ тахад нь аврыг гэж шийдсэн ч гэж болох юм. За бас магадгүй. Маш авьяаслаг жүжигчин болохоор Роберт Де Ниро боломж олгохын зүйтэй гэж бодсон ч гэж болох юм. Ингээд ямар ч байсан түүнийг өмөрөө төсөлд үлдээж чадчих. Ингээд Леогийн амьдралд Роберт Де Ниро хамгийн том байж болохоор энэ нөлөөг үзүүлсэн. Энэ юм. Тэгээ Леогийн хувьд яг шүтдэг урам зориг авдаг жүжигч нь Роберт Де Ниро гэсэн шүү. За суур тавьчээ. Тийм. Роберт зургийн талбай дээр Леод маш олон зүйлийг зааж өгч ирсэн. Ингэж жүжиглдэг хүмүүстэй ингэж харьцдаг ч гэдэг юм уу. Яг тэр чинь домог болцсон байж байгаа шүү дээ. Тэгээд Лео Робертоос маш олон зүйлийг суралцж байгаа. Энэ кино нээлттэй хийснээс хойш шүүмжлэгчид Леогийн тоглолтыг маш их магтжсэн. Ийм том одын хажууд ийм залуу жүжигчин ингэж тоглоно гэдэг ер нь баг байх боломжгүй. Лео маш мундаг байлаа гэж түүнийг эерэг шүүмжүүдийг өгч ирсэн байна. Түүний ирээдүйд том амжилт хүлээж байна гэж шүүмжлэгч нар шууд бичиж эхэлсэн. Лео энэ кинонд харин өөрөө сонгогдоод зогссонгүй. Продюсерудаас өөрийн сайн найзуулах Тобиг бас нэг дүр сонгож авна уу гэд бүртэл гуйжсэн байна. Продюсерууд ч түүний хүсэлтийг хүлээж аваад Тобид бас туслах дүр өгдөг. Тэгэхээр эн чинь чадварлаг жүжигчний хажуугаар найзаагаа ч гэсэн авч явж байгаа бас мундаг эр хүн байх нь тийм ээ. Тэнч том эрсдэл шүү дээ. Хогн тийм. Чамаг хаалгах гэж. Яг Тоби өөрөө мундаг авьяастай ч гэсэн яг найз нь бас тусалж байна тийм. Энд бас найз нөхдийн нандин холбоотой яваад байна шүү дээ. Цаашдаа ч гэсэн хоёр дотн болох тэр эхлэл нь болж байгаа шүү дээ. Нэг зүйлийг цухас дуртахад хэдий кинон тоглоод од болоод байгаа ч гэсэн Лео юу хийсэн юм бэ? Сургуулаа солилцсон юм байна. Тэгээ шинэ сургуульд очисон чинь түүнийг ястаа бүр дээрлэж өгсөн. Тэг магадгүй юу гэдгийг од болцсон тийм хүн хүрээд ирэхэд нь өөрөөс нь илүү хүн хүрээд ирэхээр нөгөө хэд натаарахдаг ч юм уу. Тэгээ түүнийг дээрлэж эхэлсэн баг. Мангарын. Харин тийм. Гэтэ одоо ингэ бодохоор
Одоо тэр дээрлэгч нар хаана байгаа? Тийм мэдэхгүй. Тэгсэн чинь дээрлэгүүлж исэн тэр залуугийн тухай Монголд хоёулаа нэвтрүүлэг хийсэн сууж шүү дээ. Тийм ээ. Үгүй яг хэвээр бүх охтуудыг л хуйлруулад л хэцүүдүүлсэн баг л та. Тийм л ах. Миний юм чи ямар хэцүү юм бэ гэдэл бүлээдсэн юм байна. Тийм ах. За энэ дээр дахиад нэг юм хэлэхэд хин нэгэн чамайг дээрлэхэд байгаа бол тэднийг битгий тоо. Чамаас дор болохоор л чамтай тэгж харьцаж байгаа шүү дээ. Тэднийг битгий тоо ер нь бол ингээд хүмүүс зарим нэг сэтгэлээр ундаг. Ер нь хүүхдүүд тийм хандлагатай байдаг. Битгий тээгээрээ над бол чи арчаагүй учраас л чамайг дээрлэж байгаа. Чамаас дор учраас чамайг дээрлэж байгаа. Магадгүй чиний ирээдүйг Америкт нэг хоёр хүн чиний тухай нэвтрүүлэг хийчих юм бэл тийм ээ. Хамтран ажиллагч айлээ. За тийм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаадаг Трафлио дэмжиж ажиллаж байна. За яг одоо нэвтрүүлгээ сонсоод сууж байгаа танд одоо толгой өвдөх, хоолой өвдөх, нос гоожих, халуурах, найтах, за бие харцах гэх мэт одоо ханиад томооны үед илэрдэг ихэнх шатны ийм шинж тэмдгүүд илрээд байгаа бол та бүх хэмээн сангуудаар хөдөлтаалагдж байгаа Трафлио авч уугаа тэр дор намдаагаарай хүндрхээс өмнө за хэрвээ та гарах боломжгүй байгаа бол H-point сегментээс захиалаад үнэгүй гэртээ хөргүүлээд авах бүрэн боломжтой шүү. Тэг бидний одоо хизээний танил Трафлио энэ чинь янз бүрийн амттай сонголттой байдаг шүү. Миний мэдгээр л лимонтэй, колотой гэдээ бийждэг. Бүх хэмээн сангуудаар байгаа H-point сегмент гэдгийг манайхан цээжлээд аваарай. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. За баярлалаа. 1993 он Лео одоо 19 настай. Энэ жил тэрээр өөрийгөө хинбэ гэдгийг Холливуудд харуулж чадсан. Найруулагч Ласси Халмстром, зохиолч Питер Хейжсэн бичсэн What's Eating Gilbert Grape гэдэг номоор кино хийх гээд. Ингээд туслах төрийн арны тоглох жүжигчнээ хайгаад нэлээд утсан байж. Энэ үед нь Леогийн авиас бэлэг дотроод энэ дүртэнд бэлэн болсон байдаг. Ингээд Лео маань сэтгцийн өвчнөр шаналж байгаа энэ дүр сонгогдсон. Тэрээр энэ дүрдээ бэлдэх гэж яг энэ өвчнөр шаналж байгаа олон хүмүүстэй уулзсан. Олон айл гэрээр явсан. Тэгээд эмчилгээний төвүүдээр ч их судалгаа хийх зорилгоор очсон байдаг. Лео энэ өвчнөр шаналж байгаа тэдгээр хүмүүсийг маш сайн таньж мэдээд тэднийг маш сайн ойлгодог болсон гэдэг. Энэ хүмүүс чинь галзуу биш ээ. Зүгээр л өөр хүмүүс байхгүй юу гэж тэднийг байнга мөрч ярьдаг. Лео судалгаагаа маш сайн хийсэн. Ингээд дүрдээ ч маш сайн орсон. Найруулагч бүр зургийн талбай дээр энэ хүүчин жихнээсээ өвдчихөөгүй байгаа да. Өвдчих үедээ гэж санаа зовж эхэлсэн байдаг. Гэхдээ зургийн дундор Лео тэр дүрээсээ гараад хэвэн байж найруулагчгаа санааг нь амраадаг байж. Тэг зураг авалт эхлэхэд л шууд нөгөө дүртэй хувирч харна. Энийг харж исэн тэнд зургийн талбай зургийн багийнхан бүр гайхаж хоцроод түүнийг бүр биширж исэн гэдэг. Ийм жоох хөвгт яаж ингэж чаддаг вэ? Гайхалтай эхлэл юм а тий. Карьерийн үед. Тэгээд хараа Оскар хязгаарыг энэ цагт авна гэж тэнд яриа байсан юм бэл. Нэр дэвшсэн шүү дээ энэ киноор тий. Тэгсэн. Энэ кинонд Лео маань бас залуу Джонни Депптэй хамтран тоглосон. Энэ кино Оскарын наадамд нэг л дүр нэр дэвшсэн нь мэдээж Лео шилдэг туслах дүр дээр дэвшиж байгаа. Мөн бас анхныхаа алтан бөмбөрцөг нэр дэвшиж байгаа. Харамсалтай нь аль алийг алдсан л та. Харин 2 жилийн дараа гарсан The Basketball Diaries гэдэг киног хүмүүс маш сайн мэддэг. Түүнийг од болгосон кинонуудын нэг нь яалтчгүй юм. Уг нь гол дүрдээ River Phoenix-ийг тоглуулах гэж бодож ирсэн юм. Хоёулаа River Phoenix-ийн талаар өмнө ярьж байсан. Overdose хэтрүүлэн хэрэглэнээс урцсан маш мундаг жүжигч байдаг шүү дээ. Ингээд River Phoenix хэдхэн сарын өмнө нас барчихсан учраас энэ Basketball Diaries дээр ер нь сонгон шалгаруулалт хийсэнгүй. Тэр дүрийг шууд Лео төгсөн юм лээ. Үзэхэд ер нь маш хүнд кино. Гэхдээ маш том сургамжтай. Лео маань яг л болж бүтэхгүй зүйл донтож байгаа тэр нэг хүүгийн дүрийг одоо яг гаргадаг. Тэр маш том сургамжийг ч өгдөг. Энэ муухай зүйлсээс л хол юм байх юм шүү гэдгийг маш сайн ойлгуулж өгч байгаа. Өөрөө одоо тэдгэрийг бүгдийг мэдж байгаа юм шүү дээ тий. Харж өссөн тийм ээ. Одоо Лео ер нь Америкт маш том од болсон. Өргөн дэлгэцийн жүжигчин ийхүү болж байгаа. Өмнөөс хойш ер нь эргэж хараагүй. Хүмүүс ер нь ингээл телевиз тоглоал өргөн дэлгэц тоглохын сан гэл мөрөөддөг шүү дээ тий. Гэтэл Лео маань ийм багасаа том өргөн дэлгэцийн жүжигчин болчихж байгаа. Том од болж байгаа. Тоглосон кино болгоно л амжилтанд хүрэх шинжтэй.
Түүний дараагийн зохиол нь The Quick and the Dead. Энэ кинон тэрээр Russell Crowe, Sharon Stone, Gene Hackman зэргийн маш мондгуудтай хамтран тоглодог. Лео гэсэн чинь энэ кинон дээр ирэхдээ маш өндөр цалин хүссэн гинэ. Яг өөрийнхөө хувьд. Гэтэл продюсеруудын хувьд тийм их мөнгө байхгүй. Чин зардлаа яг тулгацсан байна. Тийм учраас Леог юу хасгаж ирсэн юм. Тэгсэн чинь Sharon Stone гарч ирдэг байхгүй. Энэ дүрд энэ залуугаас өөрхөн тоглож чадахгүй. Хамгийн тохирсон энэ залуу. Та нар хасгаж байгаа бол битгий. Би цалингийн үгийгээд Sharon Stone цалингийн үгэд Лео тоглодог байхгүй. Ингээд түүний амьдралд хоёр дахь хүн тусалж байгаа нь Sharon Stone. Маш том тусалж байгаа. Тийм мөнгнөөс гадна хүлээн зөвшөөрүүллээ шүү. Энэ бол энэ зэргийн байж болох хүн гэж ингэж тий. Энэ кинон дээр манай хүн ер нь хүүхдийн дүр тоглож байгаа. Гэтэл аль хэдийн 21 настай болцсон байгаа шүү дээ. Чи одоо зураг нь гарч ивэл хараа. Маш 15. Тийм багц. Одоо энэ цагаас хойш дурддах кинонууд бүгд супер хит кинонууд байх болно. Леог бүр ярих гэсэн. Юу юм бэ? Ер нь кинонуудын л ярих юм байна. Цаадах чи ер нь тийм зөв амьдралтай. Яг хувийн харилцааг бол хоёлаа юу нэ орхино. Тийм үү. Тэ. Ер нь тийм зөв амьдралтай. Тэгээд элдв алдаа гаргаад байдаггүй. За дээрэс нь юу яддаг вэ? Алдаа гаргасан ч гэсэн тэрийг маш сайн дарж чаддаг байх. Нууж чаддаг байх гэж харагдав. Эцэг ихээс нь алдаа гарсангүй юу гэдэг. Тэгэхгүй эцэг их бол үнэхээр мундаг хүмүүс байсан. Болж штэ. Хэдий хоёр тийш болсон ч гэсэн хүүхийнхээ төлөө чи бие бинийгээ өгөлцөн төвчээд тамдтай хүүхдээ өсгөж штэ. Оо ямар гоё юм. За бас нэг ийм зовлон зүдгүүр багтай, ээдрээ багтай ийм тавилантай хүний түүхийг сонсвол гоё шүү. Харин тийм. Лео маань одоогоор нийт 48 кино төсөлд жүжигчнээр ажиллаад байгаа. 48 хан штэ. Бүр айгүй их юм шиг санагдаж байна. Яг зарим жүжигчдэр ингэдэм билээ. Айгүй олон кинонд тоглолцсон мөртлөө тийм олон кинонд тоглолцсон юм уу гэж бодогддог хүн байдаг бол одоо 48 бага юм шүү гэж шууд бодогддог гэдэг. Бид нэр түүнийг маш олон киноноос харсан юм шиг бодоод байгаа. Аа. Тэгсэн чинь 48 хан байгаа байхгүй. Ер нь ихэнх нь супер хитүүд. 1996 оны хувьд мөн л бидний сайн мэддэг Romeo and Juliet кинонд сонгогдсон. Тийш дээ нэрээ. Тий. Найруулагч Леогоос өөр хүнийг энэ гол дүртэй харж чадахгүй байсан гэдэг. Америк нэгдсэн улстай л том мод болцсон учраас яг энэ залуу жүжигчнийг энэ дүртэй тоглуулна гэж бодсон байж. Энэ их сонин кино штэ. Орчин цагийн үйл явдал гараад байгаа юм шиг хэрнээ. Тэр киноны үг нь штэ тий. Яг Шекспир. Тэг яг тэр үгнүүдийг ашиглаад ер нь баг өөрчлөг гэдэг тий. Шинэ зохиол дээр. За Леогийн Америк нэгдсэн улстай том мод гэдэг энэ статус удаан үргэлжилсэнгүй. 1997 онд тэрээр оддын мөсөн уулын орой дээр залгардаг. Бидээж дэлхийн хамгийн том хөлөг онгоц болох Титаник дээр суугаад тэр уулыг мөрөгдөг шүү дээ. Джеймс Кэмероны найруулсан Титаник гэх киног үзээгүй хүн ер нь баг байхгүй баг. Нэг үзсэн хүн баг байхгүй бах уу? Тийм баг. Тухайн үедээ дэлхийн хамгийн том хөлөг онгоц гэгдэж байсан Титаникт яг юу тохиолдсон тухай үзэх гэж үзэгчид хошуурч байсан. Гэтэл тэр кино зөвхөн хөлгийн ослыг харуулаад зогссонгүй. Үнэхээр гоё хайр сэтгэлийн түүхээр дамжуулаад тэр бүгдийг харуулсан. Мэдээж хайр эзэд бол Леонардо Ди Каприо, за мөн Кейт Уинслет хоёр. Кейтийн хэсгийг түүний дугаар дээр хоёлаа ярьсан шүү дээ. Наах болсон готлаа нөгөө бишүрхгүй гэж шууд хөхөө харуулцдаг гэсэн. Их хөөрхөн хослол шүү. Тийм. Леот ч гэсэн тэр хэсэг шүү дээ. Тэр үйл маш гоё санагдсан гэсэн. Тэгээ тэр дураалын хоёрч маш тийм халуун дулаан найзууд болоод тавьчихж байгаа шүү дээ. Өчигдөр нэр археолог дээр Титаникийн тухай ярьсан байхгүй юу? За. Яг энэ бодит тасал яагаад болсон, тэгээд ингээд боцол болсон шалтгаанууд гэсэн чинь маш жижиг шалтгаанууд байна. Тэр том хөлөг те маш алдартай баян хүмүүсийг ураад тэр бараг л 11 давхар байшин шиг хөлөг онгоцол хөдөлсөн 2200 гаруй хүн сууж явахад 700 лаймд үлдсэн гэд сонсоход бас айгүй харамсмаар. Гэхдээ археологийн нэвтрүүлгийн турш би Титаник бодсоор л байлаа. Киног. Ер нь хүн болгонд гэдэг байх уу? Анх Леогийн хувьд продюсерууд түүнийг ерөөсө бодоогүй нэ. Дүрдээ хараагүй. Brad Pitt, Christian Bale, Macaulay Culkin энтрийг ер нь хараад тэднийг шалгаруултандаа дуудаад ирсэн юм. Тэд нар баг оролцсон гэдэг л үү. Харин Macaulay ч нь бол татгалцдаг шүү дээ. Харин найруулагч Джеймс Кэмероны хувьд залуухан суперод Леог тоглуулах санал гаргаснаар тэрээр энэ дүрд сонгогдсон юм.
үнэхээр ч зөв сонголт байсан. Бас зарим нь буруу л гэдэг. Гүгөөс үнэхээр гоё. Титаник нээлттэй хийснээс хойш эдгээр залуучууд тэр дороо л дэлхийн одод болж чадчих. Ялангуяа Лео бүр аимшигтай. Залуу охтууд. За түүнээс ихчмэд охтууд ч гэсэн бүгд түүнийг шүтэн биширч шохорхон байлаа. Энэ одооны эдлэгээр бол крашлсан гэсэн үг. Бүр утгаа алдсан. Дараа жил нь Оскар дээр энэ кино 14 төрөлтөөр дэвшээд 11 төрөлтөнд ялт байгуулсан нь бүр ярианы сэдвийг дэврэгдэг байхгүй. Учир нь 14 төрөлт нь Леогийн нэр байгаагүй. Яахлаараа манай Лео байдаг ингээд. Яахлаараа гэл эхэлсэн юм байна. Тий. Залбаа хайч юу гэдэг. Тэгээд бүрийн петишн эсэргүүцэл хүртэл явуулаад 200 гарын үсгээ зураад академи руу явуулсан гэж. Лео яахлаараа дэвшээгүй бэ гэдэг. Тэгээ энэ бүх яриа чинь баг багаар түүний нэрийг улам л өрөндөрт өргөөл байгаа шүү дээ. Ер нь ямар нэгэн байдлаар дурсагтаа л явал хүний та чихэнд хоногшоод тэгээд дээшээ явах уу доошоо явах уу гэдэг чинь бас шалтгаал. Ер нь бол манад зарим нь буруу юм хийсээр аваад болцсон хүмүүс зөндөө байгаа шүү. Тэгэл одоо нэг танд хүн шиг болоо явчихдаг шүү. Тэгээд тэр нь сүултээ уучлагдаж өршөөгдөө тэгээд од болцсон хүмүүс нэлээдгүй би тийм ээ. Тийм шүү. Олны танил гэдэг ааш тэр тий. Тийм. Титаникийн үеэр тэрээр нэр хүндээс гадна амьдралынхаа хамгийн сайн найзуудын нэг болох Кейтиг олж авсан. Энэ хүмүүс энэ киноноос хойш бие биенээ үргэлж харж хандаж дэмжиж явдаг хамгийн сайн найзууд болсныг хоёлаа Кейтийн дугаар дээр ярьчихсан тийм ээ. Леог Оскар авч хаад Кейт тэнд яаж сууж идэг вэ? Үнэхээр баяртайгаар харан сууж идэг шүү дээ. Харин Титаникийн дараагийн төсөл тэмч сайн болсонгүй. The Man with the Iron Mask гэдэг шадаргуурын цэргийн хөшөрсөн тэр үеийг харуулсан. Энэ кинон дээр Лео маань Razzie Awards-тай танилцдаг. Ингээд нэр дэвшдэг байхгүй хамгийн муу гол дүр гэдэг төрөл. Энэ цагаас хойш Лео ажилласаа түр завсарлага авахыг хүссэн гинэ. За алдар нэрт хандж цадсандаа биш харин өөр маш чухал ажлыг эхлүүлэх гэж энэ завсарлагыг авдаг. 1998 онд тэрээр дэлхий дээр үлдсэн цөөхөн хэдэн онгон дагшин байгалыг хамгаалах зорилготой өөрийн нэртэй сангаа байгуулдаг. Энэ сангаа байгуулах гэж кино урлагаас түр завсарлага авч байгаа. Бид одоо түүнийг байгаль хамгаалах гэж ямар их ажил хийдгийг мэддэг. Тэр бүр Оскарын шагналыг авах тэр үедээ дэлхийн дулаарлын талаар дэлхий буруу тийш яваад байна гэх талаараа бүр үг хэлдэг шүү дээ. Ингэтлээ их тэр ажилдаа анхаарлаа хандуулсан. Тэрээр дэлхийд ирэх хамгийн том байгаль хамгаалагчтай нэг болсон. Тэгвэл энэ үйл ажиллагаа нь хаа байсан тэр Титаникийн дараагаас л эхэлж исэн юм байна. Тэр бүр залуу усаа энэ бүхнийг ойлгож ухаарад дэлхийг бий аврах ёстой гэдгийг ухаарсан байсан баг. Яг ингэж бодох ёстой. Дэлхийг бий аврах ёстой. Тийм байна. Надаар дутвал гэж хизээж бодож болохгүй. Танаар дутна. Яг тийм. За байгаль хамгаалахын тулд өөрөө тэр талын мэдлэгтэй байх ёстой. Тиймдээч Лео өөрөө шинжлэх ухааныг ихээр судлаад байгалыг хэрхэн хамгаалах талаар суралцж эхэлсэн баг. Зүгээр мөнгө босгоод мөнгө хандивлаад байж болно шүү дээ. Гэтэл тэхийг бодсонгүй өөрөө гар бие оролцохыг зорьсон баг. Тэр бүгдийг ойлгодог байхыг зорьсон баг. Өөрөө ойлгохгүй бол юунд хөрөнгө оруулаад юунд мөнгө өгöd байгааг мэдэхгүй шүү дээ. Ингээд өөрийнхөө хамгийн дургүй хичээл болох шинжлэх ухааныг одоо бие дааж хуваараа суралцж байгаа. Ингэж дэлхийг хамгаалдаг байх нь. За 2 жилийн дараа киноны ажилдаа эргэж ороод American Psycho гэдэг нэртэй кинотой маш их холбогддог. 20 сая долларын цалин авна. Янз бүрийн одоо ер нь яг л тоглох гэдэг байж. Тоглоогүй те? Christian Bale тоглож. Тийм шүү дээ. Харин ингээд эцсийн мөчт продюсерууд энэ дүрийг Christian Bale төгөөд Леог энэ төслөөс хасдаг. Ийм гоё өндөр карьертэй Титаник тоглолцсон байж хэрэггүй гэсэн юм болов? Гэсэн билүү? Ер нь. Гэхдээ тэр чи яатсан блэ? Зохиол дээр тохирч чаддгүй ч л одоо бас мартчих маш олон ирсэн учраас тийм ээ. Энэ кино тоглож чадаагүй ч гэсэн харин The Beach гэдэг кинонд тэрээр дүр авч чаддаг. Beach бол бас фэнүүдийн хувьд маш их алдартай тийм кино. Дуртай кинонуудын нэг. Гэхдээ шүүмжлэгч нар энэ дээр эсрэг тесрэг янз бүрийн байр суурьтай байдаг. Үнэхээр муу кино гэдэг нь ч байна. За харин дажгүй кино гэдэг нь ч байна. Гэхдээ ямар ч сан бокс офис дээр дажгүй амжилт үзүүлсэн. Энэ дүрдээ бэлтэж тэрээр маш их жин хайсан. Хэдийн хил хайсан ч гэдэг үл. Харахад ер нь туранхай тийм залуу байгаа шүү дээ.
Ингээд Лео энэ дүрээрээ Razzie Awards-ын эзэн болжээ. Айгу гайхалтай ярих гэж байгаа шүү байсан шүү. Харин энэ киноны зураг авалт болсон гарал хэдэн жилийн дараа цунамид өртөд бүрэн сүрсэн юм байна. Энийг сонсоод Лео бүр үнэхээр сэтгэлээр унсан гэдэг. Ингээд UNICEF-т их хэмжээний мөнгө хандивлаад тэр харлыг нөхөн сэргийгт нь тус болно гэд бүр мөнгө хандивлаж ирсэн юм байна. Тэгэхээр эн чинь бас байгалаа тэр очиж зураг авсан байгалаа их хайрлаж штэ тий. Ямар хичнээн сайхан бай гэдгийг мэдчихсэн учраас. Тэгээд устдсан гэхт нь үнэхээр одоо бас шаналж байсан байна. Тийм бай. Түүний эргэлт ер нь санснаар болсонгүй. Харин 2 жилийн дараа гарсан Gangs of New York гэдэг кино жинхэнэ эргэн эргэлтийг нь зарласан. Домогт Daniel Day-Lewis, Leo хоёр нийлээд Нью-Йоркийн түүхийг үзэгчдэд зааж өгдөг. Энэ кинон дээр яаж нийгэмсэн бэ? Анх энэ киног энэ хотыг хэн эзлэх гэж яаж тэмцэлжсэн бэ гэдгийг энэ кинон дээрээс тод харуулдаг. Ачи үзэг бая те. Үзээгүй мэнэ. Чи тэгвэл маш хацтай байна. Үзээрэй. Оо тийм үү. Үнэхээр гоё кино. Яг тэн дээр Леогийн жүжиглэлт мундаг байсан бол Daniel Day-Lewis их бүр домгийн хэмжээнд эрэхт гарсан баг. Тэгээ Леогийн жүжиглэлт Daniel-д дарагдцсан гэж ярьдаг байхгүй. За. Ер нь Леод иймэрхүү жишээнүүд зөндөө баг. Jack дарагдцсан, Daniel дарагдцсан гэдэг ярианууд зөндөө байдаг. За энэ киноны найруулагч бол Мартин Скорсезе. Лео энэ найруулагчийн ажлуудад маш их дуртай байж түүнтэй хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байсан гэж хэлсэн. Харин Мартины хувьд Gangs of New York гэдэг энэ киногоо хийх гэж маш олон жил хүлээсний эцэст хийхээр болоод гол дүртэй Леог сонгож байгаа нь. Ажиллахыг хүсдэг найруулагч нь түүнийг өрсөнд манай маш их баяртай байна. Энэ кинон дээр яасан ч бүтлгүүдж болохгүй гэсээр дүртэй маш сайн мэлцсэн байдаг. Би билдраа хөгжүүлээд би хамгаалах урлагаар ч гэсэн хичээлдэг. Гэтэл зураг авалт эхлэхээс өмнө найруулагч болон продюсер Harvey Weinstein гэдэг нөхөр гэдэг юм дөө. Одоо сүүлд нэг бусар мөг юм хийгээд өмнө нь асаалаа нэг ярьж исэн. Тийм хүчрхийлэгч. Тийм. За найруулагч энэ хоёрын хооронд маш та маргаан дэгдэд тэгэд шинэ хөрөнгө оруулагч хайхаар болдог байхгүй найруулагч. Ингээд шинэ студ хөрөнгө оруулсан боловч төлөвлөгдөөгүй маш олон зардал гарсан учраас тэдгээрийг харин төлж чадахгүй гэсэн юм байна. Тэгсэн чинь энэ зардлыг $7 сая гэдэг үлээ. Мартин Лео хоёр хувьяасаа төлдөг. Оо за. Уг нь кинон тоглоод цалин авах хэрэгтэй шүү дээ. Гэтэл Лео өөрөөсөө мөнгө төлөөд энэ киног хийх одоо гарах тэр боломжийг бүрдүүлж өгч байж. Гэтэ дараа нь ашгаас нь мэдээж одоо хувь авчлаа байгаа л та. Энэ цагаас хойш магадгүй Лео продюсерийн ажилд илүү шамдан орсон болов. 50 гаруй кинонд тоглосон бол мөн 40 гаруй кинонд продюсераар ажиллаж байсан. Мундаг кинонууд бий түнд. Тэгэд мөн гаргаад байна. Ер нь дуртай хүнтэйгээ ажиллах гэж л энэ одоо эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байгаа шүү дээ тийм. Энэ манай найруулагчд бас их таалагдсан болов. Лео ч гэсэн чадварлаг жүжигч юм учраас энэ хоёр цаашдаа маш олон кинонд хамтарч тоглолдог. Ер нь маш сайн найзууд болсон. Кино хийх болгонд л Леороо залгадаг юм шиг. За мань чинь кино хийх гэж чи хэрнүүдээ хэлдэг юм шиг. Эсвэл чи продюсер хийнүүдээ гэлээ. 2002 онд нээлттэй хийсэн Gangs of New York гэдэг кино 18 өөр зохиолоор одоо хийгдсэн гэдэг. Энэ надад маш сонирхолтой санагдчих байна. Энэ 18 өөр хувилбараа бүгдийг үзэгчдэд туршилтаар үзүүлээд үзэгчдэд хамгийн их таалагдсан тэр хувилбараар нь эцсийн хувилбараа баталсан байна. Энэ кино Оскарын 10 төрөлд нэр дэвшээд харамсалтай нэгдэн жалж чадаагүй. Үгүй гэхдээ гоё юм. 10 төрөлд. Хойлоо чинь хоёр дахь хамтран ажиллагч ярьсан тий. Яриаггүй. Оо тийм үү. За тэгвэл ирч. Энэ саяны киног юу юм бэ? Би нөгөө анхаарч үзээгүй боловч үзсэн кино байна. Аваа да тий. Маш гоё кино шүү. Анхаарч үзсэн. Ер нь яаж кино үзэхээр анхаарал үзэж чаддаг юм? Хальт таарсан юм шиг байна. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрд Токи тохирно орой Токи аппликейшн дэмжиж ажиллаж байна. Токи аппликейшн одоо зогсоолын төлбөр хэсэгт машина бүртгүүлээд та автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах бүрэн боломжтой. За, Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис төлбөртэй зогсоолууд Токигоор төлбөрөө төлөх боломжтой байгаа. За та Токитой зогсоолд нэвтэрснээр ямар даваа талтай юм бэ гэхээр зогсоол зогсож байгаа хугацаа төлбөрийн мэдээлэлээ та ухаалгаар харж болж байна. Төлбөрийн олон сонголтоос нь сонгоод төлж болж байна. За эхний удаа анх удаа Токи ашиглаж байгаа бол та 30% хөнгөлүүлээд бас одоо power bank түрээслэх урамшуулал зэрэг авч болж байна. За та
Одоо бид нар зогсоолын төлбөр төлөвлөлтөд гэдэг чинь ер нь ихэнхдээ дараагийн газараа төлөвлөсөн явж байхдаа цонхоороо сунаал өвлийн үйлрэлт ч юм уу эсвэл цаг завгүй явж байхад нохоо мохотоо ч юм уу явж байхад бол ингээл байн цонхоо нээж хааж карта өгөөл бусаж ирж авах айгүй хэцүү гэдэг энэ асуудлыг дээрэс нь одоо машинтаа суухаас өмнө одоо байгаа газараасаа гарахтаа төлбөрөө төлчөө 20 минутын дотор гараад явах боломжтой. Ер нь жижиг мэт боловч амьдралын алтан цагаас хэмнээд байгаамаа. За автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Topi аппликейшнаар шийдэж цаг хугацаагаа хэмнэсэн ухаалаг жолооч болоорой. Токи. За ингээд Toki цэгийн минь болон Toki Facebook пэйжээс мэдээлэл дэлгэрэнгүй авч болно. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. За гомбо санийхтай тэмдэглэж ирээ. Токи гэж хэлсэн чинь. Токи. Чи саянд токи гэсэн шиг орч ирэх юм. Чи харин топи гэсэн аахгүй. Токи гэсэн. Би токи гэж хэлж ингэж бодож шүү. Дахиж юу? За яах юм бэ? Юу гэж хэлдэг чи? Дахиад айл өгүүлбэр. Одоо өнгөрсөн тэ Чалхан би нарийн. 35 усыг яг мэднэ. Айл эсвэл өгүүлбэр автомашинтай холбоотой гэдэг. За тэг. За. Автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Toki аппликейшнаар шийдэж цаг хугацаагаа хэмнэсэн ухаалаг жолооч болцоогоорой. За тэгээд Toki цэгийн минь болон Toki Facebook-ээс нь мэдээлэл авч болно. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. За баярлалаа. Дээрээс нь амьдралыг маань хэлбэр болгож байгаад бас баярлалаа тийм ээ. За 2002 онд Gangs of New York нээлттэй хийсэн. Харин Леогийн хувьд энэ оны амжилт ингээд дуусаагүй. Мартин гэдэг мундаг найруулагчтай ажилласнаас гадна мөн домогт найруулагч Стивен Спилбергтэй хамтарч ажилладаг. Catch Me If You Can гэдэг энэ кинонд Лео маань Frank Abagnale Jr. гэдэг нэртэй бодит хүний дүрийг бүтээдэг. Хар багасаа заллин ловер хийсэн нэг гар өөрийн намтраар нэг ном гаргацсан юм л да. Тэрийг Стивен Спилберг авч уншаад өөрт нь маш их таалагдаад тэгээ түүхээрээ кино хийх шийдсэн байдаг. Леод санал тавихад манай хүн шууд л зөвшөөрсөн. Үнэхээр гоё зохиол юм чи яах юм бэ те. Мэдээж бодит хүний сэтвэлсэн болохоор Лео жинхэнэ эзэнтэй нь уулзаж дүртэй бэлддэг. Харин уулзаад тэр хүнийгээ бүр шүтэн биширсэн гэдэг. Ямар мундаг хүн бэ? Уулзаад л тайвшраад түүнд итгээд бүх зүйлээ даатгах болохоор ч юм шиг. Яста мэрэгчлээ. Угаасаа тийм л хүн ийм айхтар хэрэгүүдийг хийн шүү дээ тий. Тэг бүр авцсан гэж байгаа. Яг л миний багш шиг. Энэ кинонд Лео маань домогт Том Хэнкстэй хамтран тоглодог. Тэрээр Томоос маш их зүйлийг суралцаж, үлгэр жишээ авдаг энэ дээр хэлдэг. Том ч гэсэн Леог магтахын дээр магтчихсан. Энэ киноны зураг авалтын үеэр Лео маань 28 настай байсан. Ингээд 16 настай хүүхдийн дүрд тоглож байгаа юм. Ямар бэлэр аваргүй царайтай хэрэг юм байдаг байна. Яа. Хувирлтай юм а. Тэгтээ сая өмнөх кинон дээр бас хөөхөн залуу болсон байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэр чинь нэг бие бэлдэр хөгжүүлсэн байхгүй. Тийм, сахал махалтай. Тий. Тэгээ сахлаа хусаал 16-тай болчихж байгаа шүү дээ. Энэ кинонд ирэх түүний жүжиглэлтийг маш мундаг гэж байсан боловч ямар нэгэн шагналд дээр төвчдөг. Том дарагдсан гэлээ бас. Даггүй ах. За. Харин дараа жил нь Мартин Скорсезетэй дахин нэг удаа хамтраад мөн л бодит хүний амьдралаас сэтгүүлэн хийсэн Aviator гэдэг кинонд гол дүрийг бүтээж байгаа. Howard Hughes гэдэг та шинийг сэтгэгч, адал явдал эрэлхийлэгч та баянтай саятан энэ хүний дүр тоглохдоо Лео мөн л тэр хүний талаараа маш их судалгаа хийсэн. Энэ чинь нас урцсан хүн байхгүй. 20-40 оны амьдралыг харуулдаг лөө. Тэгэд ерөөсөө олдож болох бүх одоо их өсвөрөөс аваад судалгаагаа хийжсэн байна. Гэтэл энэ хүний дүрийг бүтээхэд нэг зүйл нь их дөхөн байсан гэнэ. Энэ хоёр чинь хоёлаа OCD юм байна. Лео ч бас тийм OCD юм гэнэ. Ерөөсөө энэ аюуттай Лео байжээвэл дотор нь мухаарад юу ч хийж байгаа болчихдог. Ингээд энэ бүхэн их дөхөн байсан болов. Манай хүн маань 9 жилийн дараа дахин нэг удаа Оскар нэр дэвшиж чадчих. Энэ үе шилдэг эрэгтэй гол дүрээр. Дараа жил нь дахиад л Мартинтай хамтраад The Departed кинонд тоглодог. Энэ кино бүр оддын чуулга болж хөрсөн. Matt Damon, Mark Wahlberg, Alec Baldwin гэх мэтчлэн цааш хүрнэ. Харин хамгийн том мод нь Jack Nicholson. Тэнд байсан зургийн талбай дээр гэсэн бүх хүмүүс л Jack-ийг хөндлөн биширч байсан. Тэдний дотор л явж багтана. Тэгсэн чи Jack ч ажиллахад их хэцүү хүн юм гинэ. Тэгээ яг энэ зураг авалтан дээр ч тэгсэн юм. Үнэхээр хэцүү байгаадсан. Тэгээ нэг залуу жүжигчд Leo, Matt Damon энэ төр бүр арай гэж тэсч тоглож исэн юм. Гэхдээ л хажуугаар нь биширсэн хэвээрээ багтдаг. Jack ч үнэхээр мундаг жүжигч юм чинь.
Тэгээ түүнээс бас их олон имийг сурч авч байгаа. Леогийн нэг онцлог нь тийм. Хизээч суралцгаа зогсоодоггүй. Ийм онцлогтой. Гайхалтай. Тий. За одоо түүний тоглосон дараагийн кинонуудын зүгээр нэрийг хэлж үзүүлээ заяа. Тэгээ тий. Blood Diamond, Body of Lies, Revolutionary Road, Shutter Island, Inception, Django Unchained гэх мэт бүгд хит кинонууд. Ямар ч та. Тин чин дундуур нь мяг кинонд ус тоглохгүй байгаа шүү дээ. Харин тийм ээ. Тоглосон болгоно. Яг энээс олж л бидрийг аяг зовоосон штэ ер нь гэж. За саяны дурдсан кинонуудаас Blood Diamond гэдэг кинонд бүтээсэн дүрээрээ дахин нэг удаа Оскар нэр дэвшдэг. Харин Shutter Island нээлттэй хийсэн тэр жил буюу 2010 онд Лео Орос орн руу айлчлал хийсэн юм байна. Гэтэл нислэгийн дундуур онгоцны нэг хөдөлгүүрт нь асуудал гараад гал авалцж эхэлсэн. Онгоц энэ үед одоо ослын болт хийхээс өөр арга байхгүй. Бүх түлшээ асгаад хамгийн ойр байрлах тэр буудлын руу чиглэсэн баг. Ингээд ослын болт хийж яхад онгоцны бүх дуу хахардаг. Ерөөсөө үхэл хажууд нь явж исэн. Тийм байна. Гэхдээ азар тэрээр онгоц аюулгүй газартаад онгоцны бүх хүмүүс амьдулсан баг. Гэхдээ Лео энэ дээр маш их зөрөгтэй. Шууд тэр өдрөө дараагийн нислэгт суугаад тэгэд Орос руу нэг ажиллаа хийх гэж явдаг. Үүнийг нь сонссон Владимир Путин мужик гэж нэрлсэн баг. Хэрч тийм юм байгаа зү. Тийм ямар ч хүнтэй тийм за боли өөр явах арга юу вэ гинэ. Би айгаад зүгээр хизээч онгоцсон дахиад суух. Тэгэхэд ийм болж байгаа. Гэхдээ өөрөө сууж явсан байтгаа тэр өдөр зүгээр ингээд онгоц асалцсан ослын болт хийсэн тийм амар юм болсон бол боли байлиг энэ тий. За мөн дараа нь дахин нэг удаа үхэх шахс нь 2015 оны хавцаа юм шиг. Шүхрээр бууж үзээд. Тэгсэн чинь үндсэн шүхэр, нөөц шүхэр хоёр нь хоорондоо орооцолдчихдаг байхгүй. Ингээд 20-30 секунд чөлөө дуналтаар шүхрэн задрахгүй. Яг уухах гэжсэн. Бүх юм бодогдтолоо. Яана ямар хэцүү юм бэ? Нэсчил болохгүй мада ер нь. Эхний хоёр нь жоохон бүтлгүүтчихлээ. Тэг Монголын яс 3 шүү дээ. 3 дахь тэр нь яах чи. Дараа нь бас авраг загастай усны холбоотой бас уухах шахсан. Амьдралдаа 3 удаа бүтээгчтэйгээ хаалганы цаанаас харчаад явчих. За Django тэрээр Quentin Tarantinoтой хамтарч ажиллаад анх удаага бараг шахуу. За юу наах удаа юм байна. Эсрэг талын дүрийг бүтээж байгаа. Миний л хувьд тийш нэг муухай боол ийцэн. Тий. Тэгээ миний л хувьд түүний бүтээсэн хамгийн мундаг төр бол Django Unchained-ийн ямар candy вүлээ юм чинь. Тэр муухай төр. Тэгээ тэр гараараа юм зөхөж Calvin тий. Гараараа юм зөхөөд шил оруулаад цусмас гардаг штэ. Тэр минь дээр шууд үргэлжлүүлж тоглоод. Тийш тий. Тий. Цус нүчдэг ойлцсон ч гэсэн үргэлжлүүлээ тоглож байгаа. Тэр зураг авалтын дараа бүгд түнд алгадагч баяр хүргэсэн гэдэг. Тэгэхээс ч аргагүй шүү дээ. Дэлхийн супер хот гар нь нэг л зүсгдсэн бол за болио гэд яваад өгч болно. Гэтэл тийгээгүй мэрэгжлийн байж чадсан байна. За Wolf of Wall Street гэдэг киногоор дахин нэг удаа нэр дэвшээд. За дараа нь The Revenant гэдэг киногоор 5 дахь удаага нэр дэвшиж байж. Имэн. Яг жүжигчнийхээрээ 5 дахь удаага Wolf of Wall Street дээр эн чинь продюсераар ажилласан санагдаад байна. Тэгээд нэг шилдэг кинонд нэр дэвшээд тэр нас давхараараа явчихж байгаа. Ингээд 6 дахь дэвшээд анх удаа авчих. За ястаа нэг өгчөөчтэй гэсээр байгаа л нэг юм өгсөн дөө нэр. Зарим хүмүүс хамгийн муу тоглосон кинонд нөхчлөө л гэдэг. Би бол Django дээр өгчмөр л байсан. Гэхдээ Django дээр хажууд нь Christoph Waltz байсан баг. Тэгэхээр ямар ч арга байхгүй л дээ. За Revenant-аас хойш 4 жил завсарлалтны эцэст 2024 онд Once Upon a Time in America in Hollywood гэдэг кинонд тийш тий. дахиад Quentin-тэй хамтарч ажиллаж байгаа. Энэ дээр бас л мундаг байгаад дахиад нэг удаа нэр дэвшдэг. За энэний дараа 2026 онд One Battle After Another гэдэг киногоор дахин нэг удаа сая нэр дэвшээд дахиад алтлаа тийм ээ. Гэтэ хүмүүс юу яагаад гэдэг юм шүү. Лео их дэвшээд алдаад байдаг гэж яриад байдаг. Гэхдээ хамгийн их нэр дэвшээд алдаад байдаг. Одоо авч чадаагүй тэр цуврал нь Al Pacino дээр очих юм шүү. Тийм шүү тий. Ярьсан шүү дээ. Бүр аргаа орсон. Сонсож байгаа би энд их хэцүү байсан. Гэтэ ямар гоё чанартай уран бүтээлүүд, ямар гоё кинонууд юм бэ нэрээ. Окей, харин тийм ээ. Тоглосон кино болгоно маш чанартай, маш гоё уран бүтээлүүд, маш том кинонууд байгаад.
Мартинтай сүүлд ажилласан Killers of the Flower Moon гэдэг кино шүү дээ. Тэр нь бас мундаг кино. Once Upon a Time шиглээ One Battle After Another өмнөх кино л да. Ингээд Мартинтай хэд удаагач ажиллаж байгаа юм. Ерөөсөө бүр тоогоо алдсан баг. За одоо харин Леог дахин 8 төсөл хүлээж байна. Энэ чинь завсарлаад исэн шүү дээ. 4 жил завсарлаа л энэ төр. Тэгсэн чинь одоо 8 төсөлд нэр нь орсон явж байгаа. Тэгэхээр 1 жилд 2 гарах нь уу яах нь уу бас тийм хүлээлт байна. За энэ бүхний хажуугаар манай хүмүүс маань бас байгаль дэлхийг хайрлсан хэвээрэл байна. Өөрийнхөө сангаар дамжуулаад 200 гаруй төсөлд 100 сая долларын хөрөнгө оруулалт босгож чадсан. Энийг бүр ярихгүй байхын аргагүй. За Дикаприо мундаг том машин ундаг. Prius ундаг. Тийш дээ. Тий. Байгалаа өөрөө хамгаалж, өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой шүү дээ. За тэгээд хувийн онгоц ч юм уу тий. Одоо хөлөг нисдэг онгоц. Хөлөг зав энэ төр. Онгоц юу гэж авах вэ хөө? Өгөхөд байгаа. Нисэл исэн юм бэл. Юу тийм үү? Тий. Тэгээд нэр ингэж болохгүй маань гэд. Ер шүмжлэгч нар л хэлсэн. Нарч хэлсэн. Чи одоо ингэж байгаль хамгаална л гэдэг. Өөрөө ингэж ичгээд. Тэнгүүд нь ер нь эднэрээр зорчгоо болсон гэж. За үүнээс гадна одоо ингэж гар бие оролцохоос гадна бас мөнгө их хандвалдаг гэнэ. Энэ дээр их гоё төсөлд мөнгө хандвалж байгаа. Титаникаас амьд үлдсэн Мелвина Дин гэдэг эмэгтэй байсан юм байна л да. Тэрэнд ингээ эмчилгээний тийм зардал хэрэгтэй болоод энэ дээр Дикаприо, Кейт Уинслет, Джеймс Кэмерон, Селин Дион нар хамтраад юм бүр аян явуулаад энэ бүсгүүд туслаач гэдэг. Тэгээ тэр амжилттай болохын зэрэгцээ Дикаприо, Кейт Уинслет хоёр маань бүр $20,000 бас хандвалж исэн баг. За дээрэс нь Хайтид нэг маш том газрууд л болдог штеп. За. Энэ дээр хувьяасаа $1 сая хандив өгчсэн. За тэгээ бүр зөндөө олон хандив баг. Өөрийнх нь хэрэгцээ, тусламж юу хэрэгтэй вэ? Тэр болгон дээр очиж гараа сунгадаг. За тэгээд хамгийн чухал ажил нь тэр дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамгийн том дуу хоолой болж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд тэр үйл ажиллагаанууд нь дандаа юу гэдгийг том үйл ажиллагаанууд явуулдаг. Баримтат кино ихээр хийдэг. Тэгээд тэрийг олон түгээдэг. Биднийг синхруулах гэж үздэг. Хамгийн чухал ажлууд нь энэ юм. Яг үнэ хамгийн чухал ажил. Ерөөсөө нөгөө нэг энэ инфлюенсер хүмүүсийн хийж чадах хамгийн том ажил байхгүй. Оюун санаанд нөлөөлнө. Тийшээ анхаарлыг хандуулна гэдэг чинь юугаар сэлшгүй хувь нэмэр. Яг тийм. Гоё юм аа. Үнэхээр мондаг ийм жүжигчний талаар өнөөдөр хоёлаа ярилцлаа. Харин тийм. Өстө таатай байлаа. Тэр нөгөө Титаникийн ослоор амьд үлдсэн 700 гаруй хүн дотор Титаникийн хөлөг дундуура хуваагдаж осол гарсан гэдгийг сандаг хүн байдгүй гэсэн шин. Тийм үү. Санаа бааз. Тэгэхээр тэр нөгөө тэр шоконд орсон. Маш их юм хүн шоконд орсон учраас хөлөг хуваагдж байгааг анзаарах юмтай байгаагүй. Тийм. За үнэхээр таатай байлаа. Тэгээд гайхалтай мундаг жүжигчнийг бас тэг зовлон зүтгэргүй юм муухай янз бүрийн биш. Тэгээд ийм гоё одоо надад хүртэл хэрэгтэй үлийг тэнд тгээ явж идэг юм биш. Ямар гоё юм бэ? Бахархаж байна. Баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдэх хот мөндөр сувгийн кино түүх нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр сувг, NTV телевиз, хот мөндөр радио 83.3 107 хос телегоноор хүрлээ. За энэ дугаарыг дэмжиж ажилласан амьдралын хэв маяг бүрт Токи тохирно, Токи аппликейшн, зам ханид томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travelio дэмжиж ажиллалаа. Студид инх бат Цэнгэл баяр нар байлаа. Дараагийн нэвтрүүлгээр олцсон. За баяр. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.